За надад асуулт алга байна. Ер нь бол бизнес хийж ирсэн хүнийхээ хувьд бас нэг хэдэн дүгнэлтийг хэлье гэж бодлоо. Тэгэхээр ер нь Оросын холбооны улс яагаад энэ Эрдэнэтийн үйлдвэрийн 49% хувьцааг зарах болсон шалтгааныг 3 шалтгаан байна гэж харж байгаа. Нэгдүгээр бол сүүлийн үед зэсийн үн унсан учраас энэ Оросын холбооны улсын дивиденд бол багассан. Жилдээ нэг 5 сая долларын дивиденд авахаар ингээд тооцоо гарсан байгаа. Тэгэхээр энэ үнэлгээ зах зээлийн үнэлгээ Эрдэнэтийн 49% дахь үнэлгээгээ хараад ингээд тооцоход бол нэг 80-аас 100 жилийн дараа энэ ашгаа өгөх юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Хоёрдугаарт нь жил болгон Советээс гарсан одоо Оросын холбооны улсын аудитын байгууллага Эрдэнэтийн үйлдвэрт аудитын шалгалт хийдэг. Тэр шалгалтаар одоо энэ Оростой компанид гаргасан одоо аудитын дүгнэлтийн дагуу бол нэг ойролцоогоор энэ Монгол захирал томилогдсноос хойш нийтдээ 6 тэрбум долларын шахаа улс төрчид бизнесийн хүрээнийхэн хийсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм байна. Тэгэхээр би жишээ ярил л да. Хуулийн сайд хүүгээ хуулийн дагуу туслаараа гэдэг нэг хүнлөө явуулсан байна. 10,000 долларын би нэг интернет дээр байгаа тэр 4-5 гэрээнээс нэг л явж байгаа шүү. 10,000 долларын үнэтэй кабелийн утсыг 93,000 доллараар шахсан байл. Өнөөдрийн ханшаар бол 25 сая төгрөгийн үнэтэй кабель утсыг 225 сая төгрөгөөр шахсан гэсэн үг. Ийм ашигтай бизнесээс аав хүү татгалзахгүй л дээ. Дахиад хийсэн байж таараа. Хамаатан садан энэ тентхийн нэргүй компаниудаар зөндөө хийлгсэн байж таараа. Тэрнийг би таашгүй. Ягаад гэвэл энэ Оросууд энэ улс төрчид томоохон нэр нөлөөх бүхийг нөктөөд энэ Эрдэнэт төлөвлөлөөр шахаа хийсний улмаас ерөөсөө ашигтай ажиллах юм байна. 5 сая доллар 49% авсан мөртлөө 5 сая долларын дивиденд авч байна. Тийм учраас энэ одоо үйлдвэрээ зарах шалтгаан энэ хоёр дахь шалтгаан энэ гэж харсан. Гурав дахь шалтгаан бол Оросууд ухаантай улсууд, судалгаатай улсууд Эрдэнэтийн 51% Лондонгийн арбитрийн бирж шүүхтэр асуудал үүсээд тэнд очсон байгаа. Хаашаа явах нь тодорхойгүй. Ийм болчлоо. Тийм учраас энэ 49% зарья гэдэг тийм шийдэлд хүрсэн байхаа гэж харж байгаа. За тэгээд зарлаа. Монголын компани дийл хийгээд худалдаад авлаа. Ирээд үтсэн чинь нийтдээ дотоодын компаниуд нэг 100 тэрбум төгрөгийн өртөө. Дээрээс нь Лондонгийн арбитрийн шүүхтэр нэг 9 сарын 2-нд гарсан шийдвэрийн дагуу бол нэг эхний ээлж нь 50 сая доллар, цаашлбал хүү, тургуул, алданг, өмгөөлөгчийн зардал нийлээд 75-аас 100 сая долларын болзошгүй төлбөрт унахаар байгаа. Хоёрдугаарт нь 1990 оны ихээр гарсан Марк Криш гэдэг компанид 10 сая долларын төлбөр төлөхөөр аль хэдийн шийдвэр гаргасан тэрнийг Эрдэнэт төлбөр хэрэгжүүлээгүй одоо байж байгаа. Ийм маш их хүндрэлүүд дотор энэ бас компани учирсан байна. За тэгээд өнөөдөр улсын их хурал ялангуяа Монгол Ардын нам хоёр одоо сонгуулиар улс төржиж Эрдэнэт төлбөрөөр оноо авсан. Үүнийг одоо ерөнхийлөгчийн сонгуул зориулаад дахин улс төржиж тодорхой хэмжээний санал авахын тулд хувийн хвшлээс улсад авахар шийдвэрлэж байгаа юм байна. Улсад авлаа гэхэд тэр компани төлсөн Mongolian Copper Corporation-ы төлсөн 400 сая доллар, 3 дахь этгээд зарах юм бол 100 сая долларын торгуул. Дээрээс нь одоо Лондонгийн арбитрийн шүүхтэр 3 сарын 20-оор гарах тэр 80 сая доллар, 70 сая ч юм уу 80 сая доллар, Марк Кричийн 10 сая доллар. Ингээд 580 сая доллар энэ хавар дахиад төлөх нь. Одоо 580 сая долларын хөгжлийн банкны төлбөрөө төлж чадахгүй Монгол орн энийг яаж төлөх юм бэ? Тийм учраас энэ дээр бас нэлээд асуудал үүсэх юм байна шүү. Санхүүчин хүндрэл учрах шүү гэдгийг хэлье. За цаашдаа бол энэ Монголын улс төрд бас нэлээд том нөлөөтэй компани гэж байгаа. Дээрээс нь худалдааны 3.2-ыг санхүүжүүлдэг худалдаа хөгжлийн банк ард нь байгаа гэж ярьж байгаа. Ийм том компани өмчийг төрд булаагаад авчиж байгаа юм чинь цаашдаа гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар бидний хөрөнгийг энэ төр булаагаад авчих юм